За сайн бацгаана уу, би Оргил байна. Тэгээд өнөөдрийн лайв видеон дээр бүгдээрээ Вавилоны хамгийн баян хүн гэдэг номон дээр гардаг айгуу сонирхолтой түүх байгаа, тэрийг ярина. Тэгээд бас Баян аав ядуу аав гэдэг номон дээр гардаг хоорондоо айгуу төстэй түүх байгаа. Тэгээд тэр түүхийг ярангаа бас асуулт хариултанд хариулцгаая. Тэгээд сая лайв хийсэн чинь хаалга дуурайд явах хэрэгтэй боллоо. Тэгээд дахиад эхэлцгээе. За Вавилоны хамгийн баян хүн гэдэг ном нь 1930-ад онд бичигдсэн. The Richest Man in Babylon гэдэг энэ ном. George Clason гэж хүний бичсэн ном. Тэгээ 1930-ад оноос хойш өдий хүртэл ер нь бол хүмүүсийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн бол бүгднгийнх нь баг уншсан ном гэж хэлж болно. Тэгээд сүүлийн 100-аад жилийн туршид бол ер нь бол tried and true tested гэх юм да. Цаг хугацааны тестийг давсан ном. Бүх зарчмууд нь ер нь бол дэлхийн хамгийн баян хүмүүс бүгд санал нийлдэг тийм зарчмууд байгаа. Тэгээд тэр номон дээр энэ ном нь болохоор нэг тийм уран зохиол мэт нэг тийм түүхэн маягаар ярьж өгдөг. Тэгээд тэр нь болохоор Аркад гэдэг Бабилоны хамгийн баян хүний тухай түүх. Тэгээд Бабилон нь болохоор тухайн үед хэдэн мянган жилийн өмнө Месопотамия гэж одоо Арабын одоо Сауди Араб гэх юм тэр хавцаа байсан хот хамгийн баян элсэн цүлд хар халуунд мөртлөө хамгийн баян байсан хот. Тэгээд тэр хотод дотроо хамгийн баян хүн Аркад гэж юм байсан. Тэгээд Аркадыг болохоор хүмүүс ингээд айгүйх шүүмжлэх хүмүүс байна, тийм ээ. Шуналтай эсвэл хүмүүсийг шулдаг дээрэмчин гэх юм уу тэгж нэрлэдэг хүмүүс ч байна. Эсвэл 10 жил жоох тэр үед сургууль байдаг байсан баг. Гэхдээ айгүй хөгжсөн байсан хот одоо жишээ нь бичиг номын сан мам битүү айгүйх тийм ер нь бол айгүй цэцгэлсэн шинжлэх ухаан ч гэсэн айгүй хөгжсөн тийм байсан хот. Тэгээд тийм үед мэдээж сургууль байдаг байсан. Тэгээд тэр сургуульд нь хамт сурж исэн хүмүүс одоо Аркадыг тийм онц сурдаг байсан гэж нэгэн ч мэддэг. Хинч уусаа Аркад онц сурдагч байгаагүй. Хинээс ч илүү цойлох илүү их гарах тийм онцгой чадвар, онцгой ухаан Аркадад байгаагүй. Тэгсэн мөртлөө бүгдээрээ 40-50 гараад тэгсэн чинь Аркад тэр хотын хамгийн баян хүн болсон байсан. Тэгээд хамт сурдаг байсан найзууд нь гэх мэт хүмүүс гайхаад энэ Аркад яаж ингэсэн бол гэд асуухаар шийдсэн. Тэгээд хоёр найз нь очиод Аркадаас асуусан. Яаж чи ингэж одоо биднээс илүү гарах юм байхгүйсэн мөртлөө яаж ингэж баяж юу гэдэг. Тэгсэн чинь Аркад хариуд нь өөрийнхөө түүхийг ярьж өгсөн байна. Тэгээд тэр түүхэнд нь болохоор 20-д настай залуу байхад нь юм шавраар ингээд юм цутгаад скрипт таблет бичдэг байсан. Одоо хуулийн албан бичигч гэх юм уу гэх юм. Тиймэрхүү таблетнууд ингээд шавраар ингээд сийлээд бичдэг байсан залуудаа. Тэгээд тэгдэг байх үед нь нэг маш баян хүн Аркад дээр хурж ирээд надад нэг юм таблет хийгээд өг. Тэгээд 2 хоногийн дотор хийгээд өг. Тэгэх юм бол би чамд 2 хүрэл зоос өгье гэд хэлсэн байна. Тэгэхээр Аркад тэрийг нь тэгтээ даанч хийж амжаагүй. Тэгээ 2 хоногийн дараа нөгөө баян хүн ирээд Аркадаас чи тэр нөгөө нэг таблетаа хийсэн өгсөн чинь хийж амжаагүй гэд. Тэгсэн чинь нөгөө баян хүн амар уурлаад өөрийн баг зодох гээд тэгээд тэгтээ өөрийнх нь боол байсан бол зодох байсан. Тэгтээ Аркад мэдээж боолн биш болохоор зодож чадахгүй. Тэгээд тэгсэн чинь Аркад тэр баян хүнд нэг санал тавьсан байна. Би шүнжин сууж байгаад энэ таблетыг чинь сэлж өгье. Тэгэх юм бол та маргааш өглөө ирж аваа. Тэгээд шанд нь би тэр 2 зоос авахгүй оронд нь та надад яаж баяжих аргыгаа заагаад өг гэдэг. Тэгсэн чинь нөгөө баян хүн тэрийг сонсчод за би зөвшөөрье. Яагаад гэвэл нэгдүгürt би өөрөө нас их мөг хүн. Тэгээд надад бас зааж сургах юм их байгаа. Хоёрдугаарт би юм залуу ирмэлцэлтэй хүн байх юм бол бас заахад бэлэн байна. Гэхдээ хамгийн гол нь чи бас өөрийнхөө бас үнгүү сурж байгаа биш. Надад энэ зүйлийг хийж өгөх юм бол би маргааш зааж өгөхөд бэлэн байна гэд. Тэгээд тэгсэн чинь Аркад шүнжин сууж байгаад нөгөө тийг хийгээд тэгээд маргааш өглөө нь баян хүн ирээд чи нөгөөтгөө дуусгасан уу гэсэн дуусгасан. Тэгээд
одоо би өөрийнхөө онолтыг биелүүлээ, та өөрийнхөө онолтыг биелүүлнэ гэсэн чинь нөгөө баян хүн. За. Чи тэгвэл сайн сонс. Тэгээ чи маш сайн чих тавьж нээлттэй тийм нээлттэй байдлаар сонсохгүй бол чиний шүнжин зүтгэсэн ажил чинь ямар ч хэрэггүй, ямар ч үн цэнэгүй болно. Тэгээд харин чи маш сайн чих тавьж яг нээлттэй байдлаар сонсож чадах юм бол тэгээд тэрийг хэрэгжүүлж чадах юм бол энэ зүйл одоо энэ надад чамд өгөх гэж байгаа зөвлөгөө чи хэдэн мянга дахин нугалж өөрийнхөө хөлсийг олж авна гэж тэгж хэлсэн. Тэгээд хэлэхдээ чи өөртөө орж ирсэн орлого болгоныхоо нэг хэсгийг нь өөртөө хамгийн түрүүлж төл. Тэгээд дараа нь өөр хүмүүст төл гэдгсэн чинь Аркад гайхаад юу ярьж байгаа юм, би орлогынхоо 100%-ийг л өөртөө төлдөг штэ. Тэр миний олсон хөлс болгоны 100% нь би өөртөө авдаг гэдгсэн чинь нөгөө баян хүн толгоос ихсэр чи одоо надад өмссөн зүйлсэн хувцс чинь үнэгүй юм уу? Чи идж байгаа хоол чинь, амьдарч байгаа байшин чинь ер нь бол чи энэ хорвоод үнэгүй амьдардаг юм уу? Гэсэн чинь үгүй. Тийм учраас мэдээж чи үнэгүй амьдардаг биш юм чинь чи үргэлж бос хүмүүст төлж идэг өөрийнхөө хөлсийг 100%-ийг нь чи бос хүмүүст төлдөг. Тийм учраас чи баян биш байгаа. Нэг хэсгийг нь буюу дор хаяж 11-ийг нь өөртөө хамгийн түрүүлж төл. Тэгээд дараа нь одоо бус хүмүүст үлдсэн 19-ийг нь төл. Гэт тийм зөвлөгөө өгöd. Тэгээд эхний зөвлөгөө бол тэр. Тэгээд дараа нь тэр өөртөө төлсөн 11 хөлсөөр нь чи яах вэ гэсэн чинь чи тэрийгээ дараа нь өөрийнхөө төлөө ажиллавал мөнгө гэдэг чинь чиний ажилчин гэсэн үг. Чиний төлөө 24 цаг зүтгэх чадвартай ажилчин чинь гэсэн үг. Тийм учраас өөртөө төлгээд. Тэгсэн чинь тэрнийхээ бас үр хүүхдүүд нь тэр мөнгөний чинь үр хүүхдүүд нь бас ингээд үржээд тэгээд бүгдээрээ чиний төлөө зүтгэх болно. Гэт тэгж хэлчихэд яваад өгсөн. Тэгсэн чинь нэг жилийн дараа нөгөө баян хүн чинь эргэж ирээд Аркадтай дахиад уулзаад яасан чи нөгөө нэг миний зөвлөгөөг хэрэгжүүлсэн үү гэдгсэн чинь Аркад хэрэгжүүлсэн. Би нэг жилийн туршид орсон орлого болгоныхоо 10%-ийг нь би өөртөө төрүүлж төлөөд хадгалсан гэдгсэн чинь маш сайн байна. Чи тэрүүгээрээ юу хийсэн бэ гэсэн чинь Аркад би тэрүүгээрээ нэг тоосго хийдэг хүнд өгөөд тэгээ тэр нь Венец хот руу явж жювелри гоё үнэт хэдлэл Эрдэнэ 8 хийн гэд явсан. Тэгээд ирэхээр нь бит хоёр тэр үнэт эрдэнийн зараад тэгээд бит хоёр мөнгө хувааж авна гэд. Тэгсэн чинь нөгөө баян хүн толгоос ихсэрд за яг хүн болгонд алдах сурах зүйл гэж байна. Чи яг энэ алдаа гаргаад өөрийнхөө нэг жилийн хадгалсан мөнгө алдсан байна. Гэхдээ дараагийн удаа тэгж болохгүй. Яагаад гэвэл чи тоосгочин хүнд үнэт эрдэллийн бизнес хийхэд явуулсан байна. Чи талхчин хүнээс од тэрхсийн талаар асуух мэдээж үгүй. Тийм учраас чи тариачин хүнээс одоо гутлын талаар асуух мэдээж үгүй. Тийм учраас чи дараагийн удаад тэр өөрийнхөө ажилчдыг буюу тэр мөнгөө зөв хүнд нь өгж, яг мэддэг хүнд нь өгж ажиллавал. Гэх тийм зөвлөгөө өгсөн. Тэгээ дахиад нөгөөдөг чинь нөгөө баян хүн чинь нэг жил яваад өгсөн. Тэгээ эргэж ирээд дахиад Аркадаас нэг жилийн дараа, одоо нийт 2 жилийн дараа асуусан чинь тийм энэ Бабилоны хамгийн баян хүн гэдэг ном шүү. Тэгээд асуусан чинь Аркад дахиад нэг жил мөнгөө цуглуулсан гэдэг нөгөө баян хүнд хэлсэн. Тэгээд хэлэхдээ энэ удаад би энэ жилдээ энэ мөнгийг цуглуулахад надад арай амар байсан. Яагаад гэвэл түрүү жилд би цуглуулад хэдий алдсан ч гэсэн цуглуулахад дадал суусан. Тэгээд нэг жил нэгэнд цуглуулад чадсан болохоор хоёр дахь жилд дахиад цуглуулахад арай илүү хялбар байлаа. Гэхдээ ерөнхийдөө энийг цуглуулахад хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэвэл амархан зүйл нь болохоор хамгийн түрүүлж би өөртөө орлогын 10%-ийг төлж байгаа учраас үлдсэн 90% нь бос бүхэл юмд хүрэлцээд
яг л одоо өмнөх байсан шигээ баг ямар ч нэг тийм өөрчлөлт гараагүй юм шиг мэдрэмж төрсөн. Гэхдээ хамгийн хэцүү юм нь болохоор тэр цуглуулсан орлого ихсэх тусам би тэрүүгээр ямар нэгэн юм авмаар санагдаж тэр одоо хүслээ хорих нь хамгийн хэцүү байсан. Тэгээд тэгсэн чинь баян хүн заж идвэл дахиад хадгалсан сайн байна. Одоо тэгээд хадгалсан мөнгөөр юу хийсэн бэ гэсэн чинь Аркад би тэр мөнгөө хүрлийн дарханд өгөөд тэгээд тэр дархан тэр миний мөнгөөр материал худалдаж авч тогтмол ажиллаа хийдэг. Тэгээд шанд нь надад 7 хоног болгон ч юм уу шат сар болгон ч юм уу тогтмол орлогынхон хувийг өгдөг гэдгийгсэн чинь нөгөө баян хүн маш сайн байна. Тэгээд чи тэр орлогынхон хуваар нь эргэж авахаараа юу хийдэг вэ гэсэн чинь нөгөө Аркад би тэрүүгээрээ гоё гэртээ гоё торг авсан, гоё хувц авсан. Тэгээд удахгүй гоё айгу хүчтэй илжиг авна гэж бодож байгаа гэдгийгсэн чинь нөгөө баян хүн дахиад толгоогоос гисэр. Чи миний эхний 2 зөвлөгөөг авсан байна. Орлогынхон хамгийн түрүүлд нэг хэсгийг өөртөө төл хийдэг зөвлөгөөг авсан байна. 2 дугаар зөвлөгөөг бас авсан байна. Тэр төлсөн мөнгөөрөө цааш нь өөрийнхөө төлөө зүтгүүлж хөлсийг нь олж авах гэдгийг одоо авсан байна. Гэхдээ 3 дугаар зөвлөгөөг чи аваагүй байна. Тэр мөнгө чинь ажилчид чинь өөрөө чинь төлөө зүтгээд үр хүүхэд нь гарна, үржин. Тэгээ тэр үржлийнхэн тэр үр хүүхдүүд нь бас дахиад чиний төлөө ажиллана. Тэр зөвлөгөөг чи аваагүй байна. Оронд нь чи тэр үр хүүхдүүдийг нь одоо цааш нь худалдаасан гэх юм уу, алсан гэх юм уу устгасан байна. Тийм учраас чи энэ маягаар баяжихгүй гэдэг. Тэгээ дахиад тэр зөвлөгөөгөө өгчээ дахиад яваад гисэн. Тэгээ дахиад 1 жилийн дараа нөгөө баян хүн чинь тэр ер нь бол аялж явдаг хүн байгаа байхгүй тэр хавар жил болгон ирдэг. Тэгээ дахиад жилийн дараа ирэхдээ Аркадтай дахиад уулзаад асуусан чинь за яасан Аркад нөгөө миний зөвлөгөө хэрэгжүүлсэн хэвээр л байна уу гэсэн чинь Аркад хэвээрээ байна, би бас дахиад 1 жилийн туршид орлогынхон 10% өөртөө төлсөн. Тэгээд тэрийг өөртөө төлөөд бас тэгээ ажилуулад дархан өшөө бас хүмүүст бас мөнгө өгч тэр мөнгө нь эргээд миний төлөө зүтгэж байгаа. Гэхдээ тэгсэн чинь баян хүн за тэгвэл чи өөрийнхөө тэр зорилготой баяжна гэсэн зорилготой хүрсэн үү гэсэн чинь хараахан хүрээгүй. Би тэгтээ маш сайн явж байгаа. Ер нь бол яг тэрний чиглэл рүү орцсон явж байгаа гэдгийгсэн чинь баян хүн за маш сайн байна. Би хөвшин хүн. Тэгээд миний өөрийн хүүхэд би бол маш их мөнгө хоримтлуулсан, маш их одоо энэ миний мөнгө буюу миний тэр ажилчид маш их олон үржиж тогтмол ажиллаж зүтгэж байгаа. Тэгээд тэр нь энэ хотыг, энэ Бабилон хотыг ер нь бол хөгжүүлэхэд маш их нэмэр болдог, маш их энэ Бабилон хотод маш их чухал нөлөө үзүүлдэг. Тийм учраас би тэрийг одоо өөрөөсөө хойш үргэлжлүүлж ажилуулмаар байна. Гэхдээ манай хүүхэд даанч хит одоо тэр мөнгийг маань хүлээж аваад л устгахчих. Тийм хүр зантай. Тэгээ тийм учраас би чамайг сүүлийн 3 жилийн туршид ажиглалаа. Чи бол мөнгө гэдэг зүйлийг сайн хүндэлж, сайн өөрийнхөө төлөө зүтгүүлж, ажиллаж, төвчээртэй хандаж чаддаг гэдгийг чинь би сүүлийн 3 жилийн туршид харлаа. Тийм учраас би өөрийнхөө өв хөрөнгийг чамд үлдээе гэдэг. Тэгээд Аркад тэрнээс хойш улам илүү баяж сэтгэсээр гад Бабилоны хамгийн баян хүн болсон байдаг түүхтэй. Тэгээд дараа нь бас Эзэн хаан Аркад дээр хурж ирээд Бабилон хот улам баяжмаар байна тул улам илүү олон баян хүн үүсгэмээр байна. Тийм учраас чи хүмүүст зөвлөгөө өг гэдэг. Тэгээд тэр зөвлөгөө нь болохоор Аркад хэд хэдэн хүн зөвлүүлээд 7-8 хүн зөвлүүлээд тэр хүмүүст бүгдэнд нь баяжих зөвлөгөөг өгч байгаа. Тэгсэн чинь готалчин, тариачин, талхчин, дархан гэх мэт төрөл бүрийн мэрэгжлийн хүмүүс ирсэн. Тэгээ тэр хүмүүст Аркад бас нэг шатаар нь 7 хоногийн туршид нэг өдөрт нэг зөвлөгөө өгöd. Эхний зөвлөгөө нь бас яг тэр өөрийнхөө хүлээж авсан зөвлөгөө. Буюу та нарын төрөвч нэмгэн байна уу гэсэн чинь бүгдээрээ нэмгэн байна. Тэгвэл төрөвчөд зузааруулахын тулд яах ёстойг би танарт хэлж өгье. Гэт нэг өндөг зардаг нэг дахианы фермтэй хүнээс асуусан чинь хэрвээ би чиний өндөгнөөс 10-ыг авах болгондоо буцааж 11-ийг хийгээд байвал
Эсвэл өндөөс чинь би 9-ийг авах болгондоо буцааж 10-ыг хийгээд авах юм бол хэр их өндөгтэй болох вэ гэсэн чинь хэрвээ тэгээд авах юм бол яванда би өндгийг чинь хадгалж дийлхэ болно гэдгсэн чинь яг үнэн. Тийм учраас төрөвчөндөө яг тэгж ханд. Төрөвчнээсээ буюу ер нь бол өөрийнхөө мөнгнөөсөө 10-ыг оруулах болгондоо зөвхөн 9-ыг гаргаж ав. Тэгээд тхиим бол нэг мэдхэд төрөвч чинь мөнгөө дийлхэ болно. Гэт тийм зөвлөгөө өгч байгаа. Хоёрдугаарх зөвлөгөө нь болохоор тэр баян хүний өгсөн зөвлөгөөнөөдөөс ингээд өдөр болгон өгöd. Тэгээд бас нэг хоёрдугаар зөвлөгөө нь болохоор тэр 9-ыг гаргаж авах болгондоо ер нь өөрийнхөө тэр одоо зарлага менеж хийж тогтоо гэж байгаа. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь комплейнтэд бүгд гомдол мэдүүлээд бид нар тэгж чадахгүй штэ. Бидний одоо аргээр ажил төрөл гэдээ маш их зүйл бид нар бүх зүйлээ зарцуулаад яг орлогын зарлагтайгаа яг тэнцдэг. Тийм учраас бид нар тэр зарлагыг багасгах чадахгүй гэдэг. Тэгээд тэгсэн чинь нөгөөх хүмүүс тэгээд комплейнтсэн жаркад хариуд нөхтөө. Та нар бүгдээрээ яг тэнцүү орлого оруулдаг хүмүүс үү гэсэн чинь үгүй. Та нарын зарим нь нөгөөгөөсөө илүү их орлоготой, зарим нь нөгөөгөөсөө илүү их бага орлоготой. Тийм учраас та нар бүгдээрээ орлогочин зарлагтайгаа яг тэнцсэн байна гэдэг чинь ийм учиртай. Та нарын хүсэл, шунал одоо хүний тийм хүсэл гэдэг зүйл, desire гэдэг зүйл хязгаар байдгүй. Тийм учраас таны орлого чинь хэд ч бай, тэр хүсэл чинь тэрнтэй чинь тэнцэх чадвартай, тэрнээс чинь илүү гарах чадвартай байдаг. Тийм учраас тэр та нар би Вавилоны хамгийн баян хүн ч гэсэн миний бүх хүсэл, миний бүх шунал одоо хангагдсан гэж бодож байна уу? Мэдээж үгүй. Надад ингэх зүйлээр надад хангалттай цаг байхгүй, надад ийм өшөө хийх зүйлүүд зөндөө байна. Тийм учраас би үргэлж өөрийнхөө хүсэл, өөрийнхөө тэр зарлагыг орлогоноосоо баг зэрэг баг байлгаж идэг. Тийм учраас тэр нь одоо эерэг cash flow гэх юм да үүсгэж идэг. Хэрвээ тэгж чадахгүй бол хэдэн ч төгрөгтэй болсон лотерей хожсон ч суглаанд ялагч болоо сая доллартай болсон ч тэр чинь хэдхэн жилийн дотор байхгүй болно. Тийм учраас хамгийн чухал зүйл нь суурин тэр гэдэг. Тэгээ тийм зөвлөгөө өнөд өгч исэн. Тэгээ энэтэй төстэй маш төстэй нэг зөвлөгөө нөгөө нэг зөвлөгөө нь болохоор түрүүн хэлсэн. Баян аав ядуу аав гэдэг номны энэ Роберт Кийосаки гэж 4-р генерашны 4-р үеийн Япон, Америк, Хавайд төрж өссөн хүний тухай. Тэр нь болохоор Роберт Кийосаки гэж хүний өөрийнх нь аав нь маш өндөр боловсралтай PhD зэрэгтэй маш ухаантай тийм академикийн хувьд бол маш амжилттай тийм их сургуулийн профессор хүн. Тэгтээ өөрөө болохоор одоо тэр төрсөн аавыгаа ядуу аав гэж нэрлэдэг. Баян аав гэж бас нэг байдаг. Тэр нь болохоор найз Майкийн аав. Тэгээд яаж анх тэр хоёр аавтай болсон, баян аавтай, ядуу аавтай болсныг нь түүх нь болохоор их сонирхолтой. Анх Роберт Кийосаки тэгээд сургуульд орохдоо нэг хувийн сургуульд азар орсон. Яагаад гэвэл тэр хувийн сургуулийн тойрсон тэр тойрог нь одоо маш юм жижигхэн тойргон дотор байгаа хүүхдүүд тэр хувийн сургуульд үнгүү сурдаг. Тэгсэн чинь тэр яг тойрогт нь Робертийн байшин яг гудамжны нөгөө талд нь байсан бол өөр улсын сургууль сурах байсан. Яг энэ талд нь сурсан болохоор тэр хувийн сургуульд орсон. Тэгээд тэр хувийн сургуульд ороод сурсан чинь мэдээж өөрийнх нь аав нь хангалттай сайн орлоготой ч гэсэн тэр баян хүмүүстэй харьцуулах юм бол тийм баян биш. Тэгсэн чинь ангийнх нь хүүхдүүд нь бүгдээрээ ингээл амар гоё бейсболын цохиур, бейсболын юм бэлээ мэлээ гоё зөндөө олон гоё юмнуудтай. Тэгээд тэгсэн чинь Роберт бас тим юмтай болоход аав дээр яриад аавасаа би бас тим юм аммаар байна гэсэн чинь аав нь биднэрт тэрийг afford хийж чадахгүй, өөрөөр хэлбэл бид нар тэрийг худалдаж авах чадал байхгүй. Бид нар баян хүмүүс биш. Тэгээд тиймэрхүү юмнууд Робертод хэлсэн чинь Роберт яагаад бид нар баян хүмүүс биш юм? Бид нар яагаад баян болж болохгүй гэж би баян болмоор байна гэдээ ааваасаа яаж би баян болохыг асуусан чинь аав нь яг ямар хариулт өгөхөө мэдэхгүй нөө өөрөө мэдэхгүй болохоор чи энийг ашигла гэдэг. Тэгээд сайн сургуультай сайн сур гэдэг. Тийм л зөвлөгөө өгсөн. Тэгсэн чинь Роберт яг
дотроо бүр мэдж байгаа байхгүй. Аавч баг мэдхгүй учраас л ингээд асуултанд баг хариулахгүй байна да гэд. Тэгээд Майк гэдэг нэг найз нь бас сургууль дээр нь бас байдаг. Тэр найз нь болохоор бас яг адилхан ямар ч тийм үнэтэй тоглоом тийм юм байдгүй. Тэгээд Майк тэр хоёулаа нийлээд хамтдаа тэр үнэтэй юмнуудыг авахыг хүсэж байгаа болохоор хоёулаа баяжий гэд. Тэгээд хоёулаа гар бариад бизнес партнершип үүсгээд. Тэнгуүтэ хоёулаа бодоод за толгойгоо ашигла гэсэн. Мөнгө баян хүмүүс мөнгө хийдэг гэсэн. Гэнгуүтэ нөгөө хоёр чинь 2-9 настай хөлт шууд нэг санаа болоод. Тэнгуүтэ хамт тэр Робертийн тэр гудамжны тэр бүх айлуудын хаалгыг нь тогшоод нөгөө нэгооныхаа савыг дуусгаар нь биднэрт өгөөч гэд гуйсан байгаа. Яг л тухайн үед 1950-ад он юм уу? Тийм 1950-ад ондооны сав ер нь бол тугалгаар хийдэг. Тэгээд тэр туглах савнуудыг ашиглах юм бол нэг юм хийнэ гэдэг нөгөө хоёр чинь санаа олцсон. Тэгээд нөгөө хүмүүс нь айлынх нь хүмүүс нь тэргээр яах гэж байгаа та хоёр гэсэн чинь бит хоёрын бизнесийн нууц та нарт хэлэхгүй гэдэг. Тэгсэн мөртлөө тэр тоглоомных нь юуооныхан савнуудыг авна гэдэг. Тэгээд нөгөө баахан айлуудыг тогшоод нөгөө төлөө цуглуулад исэн чинь сүүлдээ нөгөө тэр ингээ аваарад тэгсэн чинь Робертийн ээж нь нөгөө хоёрт чинь хэлээд энэ хог новш аваарад энийг ашиглахгүй бол би хайлаа шүү гэсэн чинь Роберт Майк хоёр гуйгаад ядаж дахиад нэг 7 хоног өгч тэр тангалттай их байхгүй. Тэгээд их болохоор нь бид нар нэг 7 хоногийн дотор гялцуулчих. Тэгсэн чинь нөгөө Роберт дараа нэргээд бодоход тэр нь хамгийн ихний бизнесийнх нь одоо шахалт орж ирж байгаа байхгүй. Нөгөө нэг түрээснийх нь юу н хугацаатай. Тэгээ нөгөө хоёр чинь нөгөө айлуудыгаа тогшоод шүдээ сайн угаа өдөрт бараг 2 3 4 угаа тэр өөрөө чинь биеинд сайн маа энэ тэргээд тэгж байгаа нөгөө оонуудаа цуглуулад тэгээ нөгөө хоёр чинь нөгөө нэг төслөн дээрээ тэгээ ажиллаад исэн чинь аав маав нуртал гайхаад харж исэн чинь юу хийгээд байгаа юм бол гэсэн чинь нөгөө хоёр чинь нөгөөтгөө хайлуулад тэгээ тэр тугалгаа зоосны мөр өөрсдөө хийж агаад гоожуулаад зоос үйлдвэрлэж байгаа байхгүй. Мөнгө хий гэсэн чинь жинкнээсээ мөнгө хийгээд эхэлсэн. Тэгсэн чинь аав нь нөгөө хоёр чинь дуудаж авчираад энэ чинь хууль бус мөнгийг ингэж хийж болдгүй. Зөвхөн засгийн газар л мөнгийг хийх эрхтэй гэдэг. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь эхнийх нь бизнес нь дампуурж байгаагаа мэдээ. Тэгээд тэгтээ бууж өгөхгүй хоёлаа бас өшөө бизнес олно гэсэн чинь аав нь бүр ингээ гайхсан чинь аавынх нь найз нь бас харж агаад наад хоёр чинь нэг тийм авьяас нэг тийм ирмэлцэл байгаад тах шиг нэний жоохон дэмжүүл яасан гэдэг. Тэгсэн чинь аав нь за яах вэ? Тэгвэл Майк би танаа аавыг мэднэ. Танаа аав чинь баян. Чи ааваас очиж зөвлөгөө асуу гэдэг. Тэгсэн чинь Майк хүртэл гайхаад манай аав баян юм уу? Би аавыгаа баян гэж юусэн мэдээгүй юм байна гэд. Тэгсэн чинь Майк Робертод амлаад ааваасаа зөвлөгөө аавна гэд. Тэгээ ааваасаа цаг аавна гэд. Цаг авахаараа Робертд шууд мэдэгдэн гэж амлаад. Тэгээ хэд хоногийн дараа Робертыг дуудаад аавтай би цаг авчлаа гэд. Тэгээ аавтай нь очиж нөгөө хоёр чинь уулзлаа. Тэгсэн чинь аав нь хүлээлгээд нөгөө хоёр чинь зочны өрөөнд хүлээлгэж гисэн чинь баахан нэг тийм ажилчны уцтай хүмүүс орж гараал цаана аав нь уцаар яриад хүмүүс орж гараал. Тэгэл нөгөө хоёр чинь хүлээж исэн чинь дараа нь аав нь цаг нь болонгуудаа гарч ирээд нөгөө хоёрыг чинь за ороод ир гэд. Тэгээ нөгөө хоёр чинь ороод ирсэн чинь аав нь за та хоёр баяж нэгнэ. Яг уу яаж мөнгө олохыг асууна гэдэг чинь маш том алхам байна. Яагаад гэвэл надаас маш их олон хүмүүс би өөрөө 150-60 ажилчинтай. Тэгээд надаас маш олон хүмүүс их юм асуудаг. Гэхдээ хоёр л төрлийн юм асуудаг. Тэр нь болохоор нэг нь ажил асуудаг, нөгөөх нь болохоор надаас мөнгө зээлхийг асуудаг. Ажил асуудаг, мөнгө асуудаг. Харин ер нь бол нэг ч хүн надаас яаж мөнгө одоо над шиг хийж сурах вэ гэж асууж байгаагүй юм. Тийм учраас та хоёрын санал надад сонирхолтой санагдаад би та хоёрыг зөвшөөрч байна. Тэгэхдээ би та хоёрт сургууль шиг зааж өгөхгүй. Сургуульд одоо ингээл лекц уншаад ч юм уу ингээл юм тайлбарлаад ингээд зааж өгдөг. Би бол тэг зааж өгөхгүй. Би бол та хоёрт арай өөрөөр зааж өгнө. Хэрвээ та хоёр үнэхээр сурыг гэж байгаа бол миний төлөө ажил. Тэгээд хагасаа өндөр болгон 3 цаг миний дэлгүүрүүдийн нэгд нь
ажил гээд. Тэгээд тэгсэн чинь тэгээ бас би та хоёрт хэрэг үнэхээр та хоёр тэр төлөө ажиллаж чадахгүй үнэхээр ирмэлцэлтэй байж чадахгүй бол би та хоёр цагаа өрмээргүй. Тийм учраас яг одоо хариугаа өгөх гээд. Тэгсэн чинь майк зөвшөөрсөн чинь Роберт хагасаа өдөр тэгтээ би бейсбол тоглолт штэ энэ төргээд. Тэгсэн чинь бейсбол тогломоор байгаа мó үнэхээр баяжмаар байгаа мó энийг сурмаар байгаа мó гэдгсэн чинь сурмаар байна. Тэгтээ гэдгсэн чинь за би чамд 10 секунд л гэж яг одоо надад хариул гэдгсэн чинь Роберт за би таны төлөө ажиллая гэд. Тэгээд тэгсэн чинь нөгөө хоёр чинь тэрнээс хойш хагасаа өдөр болгон Хавайд 1950-ад онд air conditioner байхгүй. Тэгээ амар халуун. Тэгээ дэлгүүр болгоны хаалгаа онгорхоо орхидог. Тэгээ дэлгүүрийнх нь хамаг бараанууд нь ингээд амар битүү шороо болчдөг. Тоос. Тэгээ нөгөө хоёр чинь тийм Rich Dad Poor Dad story уншиж чинь. Тэгээд амар шороо болчдөг. Тэгсэн чинь нөгөө Роберт Майк хоёр нөгөө шороогийн цэвэрлэл хамаг юунуудыг нь бараануудыг нь янзлал 3 цаг ажиллаад 1 цагт нь 10 цент авдаг. Тэгээ тэр нь болохоор мэдээж дундаж цалингийн доод орлогоос хамаагүй доогуур тэгээд нэг 10 центээр нэг комик ном авдаг болдог. Өөр юмд хүрэхгүй. Тэгээ нөгөө хоёр чинь хүүхдийн хүмүүжүүлэх талаар би яг өчигдөр подкастт ярьсан байгаа. Тэгээ тэрийг YouTube-ээс линкээр ороод үзээрэй. За. Тэгээд тэгсэн чинь нөгөө Роберт Майк хоёр дэлгүүртээ ажиллаад байсан. Найзууд нь хагасаа өдөр бейсбол тоглоод нөгөө хоёр ч амар завгүй ажиллаад. Тэгээ 2-7 хоног боллоо, 3-7 хоног боллоо. Аавтаа нь ерөөс нэг ч өдөр уулзаагүй. Тэгээд Роберт сүултээ бүр дургуй хүрээд. Робертийн аав нь бас амар дургуй цаад нэг мундаг профессор аав нь хүүхдийн одоо child labor хүүхдийг хүчээр ажилуулж гин маш бага цалин өгж яаж гин ер нь бол хүүхдийг баг боолчилж гин. Энд чинь хууль бос мос гэл аав нь бас бах юм уурлаад. Тэгсэн чинь ааваасаа бас бахан тэрийг сонсчоод Роберт Майк дээр найз дээр ирээд би ерөөсөө ажиллахаа боллоо. Танаа аав ч надаа чиг дээр ер нь зааж өгнө гэж амлчаад өөрийнхөө амлалтанд хүрэхгүй бит хоёр амлалтанд хүрээд зөндөө ажиллаад тахчих чинь танаа аав ч юм болохоор ерөөсөө юу ч хийж өгөхгүй байна гэд. Тэгсэн чинь Майк за би аав надаа угаасаа хэлсэн байсан. Танаа найз чинь ажилласаа гарыг гэд бууж өгөх юм бол бэлэн болсон байна гэсэн үг. Тэр үед нь дуудаараа гэд. Тэгвэл хоёлоо одоо аавтай очиж уулзъя. Тэгсэн чинь нөгөөд чинь чи мэдчихсэн юм уу? Тэгээд та хоёр намайг бараг хуурсан юм уу гэсэн чинь яг ч хуурсан биш л дээ. Гэхдээ аав яг тэгж надад хэлсэн. Тэгээд хоёлоо аав дээр очие гэд. Тэгээ нөгөө хоёр чинь Майкийн аав дээр очлоо. Тэгсэн чинь нөгөө хоёр гэж Роберт ганцаараа Майкийн аав дээр очиж уулзсан ба. Тэгсэн чинь 40 минут хүлээлгээл тэр хооронд нь аав нь уцаар яриад хүмүүс орж гараад тэгээд 40 минутын дараа нөгөө чинь сүлдээ баг нөгөө яг хагасаа өдөр найзууд бас бейсбол тоглоод тэгэл байж ах үед нь өөрийгөө юу би юу гэд 9 настай хөлт энэ чи ажлынхаа төлөө цалингаа нэмүүлэх гэсэн ч юм уу хэрүүл хийх гэсэн ингээд ирээ сууж яана гэл тэгээ яг босч гарч явах гэж байгаа нэг юм дотроос нь ингээд зулгаагаад сүүлийн 3-7 хоног юуны төлөө баг ингэж ажилласан ингээд тэр нь ингээд зулгаагаад үлдээгээдсэн дахиад 20 минут болоод цагийн дараа нөгөө Майкийн аав нь хаалгаа онгоолгоод за ороод ир Роберт гэдэг. Тэгээ ороод ирсэн чинь Майкийн аав за яасан гэнэ Роберт надад тайлбарлаа да гэсэн чинь Роберт шууд ингээд хамаг юмаа гаргаал зүгээр хэдэн минут комплейн дээр хэдэн минут хамаг гомдлоо мэдүүлээд та яста дээрэмчин шулаач бид нарыг ингэж ажиллуулсан хүүхдийн labor яасан хууль бос биднийг ингэж 10 центээр ажилуулдаг тэгсэн мөртлөө би амлалтаа биелүүлээд таны төлөө ажиллана гэдэг чинь та өөрийнхөө амлалтыг биелүүлээгүй тэр хугацаанд бид хоёрт юу ч зааж өгөөгүй 3-7 хоногийн туршид бид хоёрт нэг ч удаа хүртэл уулзаагүй энэ төр гэл баахан хамаг юмаа ингээл ярьж исэн чинь аав нь тэр Майкийн аав нь сонсч ирсэн нь чи үнэхээр юу ч сураагүй гэж өгсөн чинь юу сурдгийн та бид хоёрт юу ч зааж өгөөгүй өстэй бид хоёрт нэг ч үг солиогүй өстэй тэр хугацаанд гэдгсэн чинь чи тэгвэл заавал хүнээс юм сурахын тулд заавал тэр хүнтэй ярилцах шаардлагатай гэж бодд юм уу гэсэн чинь тэгэхгүй яадаг манай аав багш хүн профессор хүн ингээ лекц уншдаг ингэдэг сургууль дээр багш нар биднэрт тайлбарлаж өгдөг энэ төр гэсэн чинь би чамд анхнаасаа хэлээ өстэй сургуулаас би өөр аргаар заана. Тэгээ би бол чамд их юм заасан гэж бодож байна. Чи тэгээ сураагүй байна уу гэсэн чинь Майк
Роберт би юу ч сураагүй гэд. Тэгсэн чинь Майки аав нь баяр хүргэе чи энэ 3-7 хоногийн хугацаанд миний бүх ажилчидтай адилхан сонсогддог болсон байна. Яг миний ажилчидтай адилхан гомдол мэдүүлдэг болсон байна. Тэгэхээр чи 3-7 хоногийн дотор тэр хэмжээнд хүрсэн байгаад баяр хүргэе гэд. Тэгсэн чинь Роберт бүр гайхаад тэгээд ерөөсөө та нэг бол надаа миний цалинг нэм, нэг бол би ерөөсөө гарлаа боллоо гэдгсэн чинь Майки аав нь чи яг миний ажилчид шиг сонсож байна. Гэхдээ чи хамгийн гол нь сурыг гэж ирсэн биш үү гэсэн чинь тэгээс сурыг чи та зааж өгөөгүй үстэй гэсэн чинь тэр зааж өгөөгүй аа чи ер нь чамд за би үнэхээр нэг юм яг одоо зааж өгье. Тэр нь чи намайг буруутгаад байна. Чи бүх зүйлд намайг л буруутгаад байна. Гэсэн чинь үнэхээр л та буруутай юм чи яах юм? Та намайг ингээ хүчээр ажиллуулсан гэсэн. Гэсэн чи өөрөө надаас ирж сурыг гэж асуусан бидтэй. Тэгэхээр энэ бүхэн чамтай ямар ч хамаагүй юу? Чи өөрийнхөө одоо сонголтыг гаргасан, өөрийнхөө хариуцлага тэрнтэй ямар ч хамаагүй юу? Би чамайг ингээд буруутгаад одоо чамайг ийм байдалд оруулсан гэж харж байна уу гэсэн чинь. Тий ингээд. Тэгсэн чинь тэр чинь чиний хамгийн том алдаа. Миний ажилчид ч гэсэн тэр алдааг бүгд гаргадаг. Тийм учраас тэд нар хийж баян болдоггүй. Яагаад гэвэл өөрийнхөө амьдралыг бусд хүмүүс рүү ингээд буруутгаад байдаг. Тэр боссны буруу, энэ даргын буруу, энэ засгийн газрын буруу, энэ системний буруу гэл. Тэгсээр хагаад хизээч өөрийнхөө юу хийж чадахыг олж анзаардаггүй. Тийм учраас хамгийн ихний яг хичээл бол тэр байна. Тэгээд яг би чамд одоо санал болгоё. Чи өшөө хичээл сурмаар байх юм бол дахиад надад ажил. Гэхдээ энэ удаа үнэгүй ажил. Нэг ч төгрөг би чамд төлөхгүй. Гэхдээ чи яг адилхан санийхан тэр ажлыг хагас өдөр болгоо хийн. Тэгтээ шаналн би чамд дахиад өшөө юм зааж өгье. Тэгсэн чинь Роберт нэлээд бодож аваад ер нь нэрэж тийм юм уу энэ ажилчдтай би адилхан болоод байгаа. Гэт тэгсэн чинь тэр гол хичээл нь болохоор тэр Майкийн аав нь хэлж өгсөн хичээл нь амьдрал энэ бол амьдрал. Би чамд амьдрал зааж өгч байна. Тэгээ тэр амьдрал бол чамайг push around хийн, чамайг хүссэн тийшээ амьдрал чамайг төлөх нь ийшээ яв, тийшээ хий, энийг хий гэж чамайг хүсснээр чи ингэж тоглоно. Тэгээ тэр хугацаанд чи яах ёстой, чи өөрөө хариуцлага авах ёстой юу үгүй юу гэдэг нь чиний цаашдаа яах чинь тэрнээс хамаарна гэдэг. Тэгээд хамгийн гол нь чи одоо 10 цент аваад тэгээд одоо тэр 10 центээ ахиулах гад ч юм уу ингээд яах гад надад гомдол мэдүүлэх гээд гадаа нэг цаг хүлээгээд зоох чамд ямар санагдсан гэсэн чинь Робертд айгу муухай санагдсан гэдэг. Тэгээд хэрвээ тийм бол орж ирээд чи 10 центэндээ ажиллаад тэргээр ингээд ер нь ажиллах ямар санагдсан гэсэн чинь айгу муухай санагдсан. Тэгсэн чинь за тийм болвол би чамд нэг юм хэлье. Хэрвээ чи энэгээр ингээд үргэлжлүүлэх юм бол цаашид одоо ингээд сургууль сураад төгсөөд ингээд ажилд ороод ингээд явах юм бол чиний амьдралын ирээдүйн 50 жил яг энэ шиг байна. Яг чи ингээд даргын хүлээгээд цалингаа авах гад комплейнтэд тэгээд ингээд push around хийлгээд тийм чиний ирээдүйн 50 жил яг ийм байна. Тэр сонголтыг чи нэг бол хийн. Эсвэл нөгөө сонголт нь түрүүний миний чамд offer хийсэн. Миний төлөө дахиад үнэгүй ажиллаад одоо тэр боловсролыг олж авахын төлөө жинхэнэ баяжих боловсролыг олж авахын төлөө дахиад үнэгүй ажил. Тэгээд би чам зааж өгье. Эсвэл чи нөгөө сонголтоо сонгоод 50 жилийн туршид дахиад хөгшөртлөө чи 60-70 хүртлээ энэ амьдралаар яв гэдэг. Тэгээд тэр сонголтыг өгсөн чинь Роберт тэр үнэгүй ажиллана гэдгийг нь сонгоод тэгээд Майкийн аавын офисоос гарч ирчээд өөрийгөө бүр амар гайхаад би уулын цалингаа нэмүүлэх гэж юм уу эсвэл яах гэж орсон чинь оронд нь бүр цалингаа асуулаад үнэгүй ажиллахаар болчиход гараад ирлээ. Юу болчих вэ гэд бүр манараад тэгээд дахиад 3-7 хоногийн туршид 2-3-7 хоногийн туршид бас үнэгүй ажиллаад. Гэхдээ тэр удаад нь бүр хэцүү нөгөө нэг ядаж 3 цаг ажиллаад 30 цент авдаг хөлсөөрөө гоё комик худалдаж авдаг байсан. Тэгсэн чинь тэр хугацаанд нь Майки аав нь бас нэг зөвлөгөө өгсөн болохоор чи өөртөө байгаа тэр боломжоор юу болгож ашиглаж энийг ашиглах нь тэр чиний тэр мөнгө олох тэр зүйл чинь хамаарна гэдэг. Тэгээд гисэн чинь Майк тэр хоёр нэг өдөр
тэр Майки аав тэр хоёрт нэг цалин өгдөг нэг эмэгтэй байдаг. Тэгээ тэр эмэгтэй нэг комикнуудын нүүр хуудсыг нь хайчилчаад үлдснийг нь хогийн савруу шидээд байсан. Тэрийг анзаарчаад гайхаад асуусан чинь та яагаад энийг хайчилж байгаа гэсэн чинь тэр комикийн нүүр хуудсыг нь хайчилж байгаа нэг өөр нэг юм бас тушаадаг. Тэгэд үлдсэн нь хэрэггүй гэд хайчдаг. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь санаа болоод тэр комикны дэлгүүр дээр очиод комикноос ингээ хайдаг энэ юуг нь хаягдлуудыг нь бит хоёрт өгч болох уу гэд. Тэгсэн чинь нөгөө хүн за яг та хоёр тэр хаягдлуудыг үнэгүй авч болно. Тэгтээ цааш нь зарж марж болохгүй шүү. Өөр хүмүүст өгж болохгүй. Гэж амлах юм бол үнэгүй авч болно. Тэгээ нөгөө хоёр чинь тэгж амлаад баахан комикнууд цуглуулад хаягдл комикнуудыг цуглуулад тэгээд Майкийн ихчийг нь хөлсөлж аваад нөгөө хоёр чинь нэг жижигхэн өрөөнд дотор Майкийн гэрт нэг жижигхэн өрөөнд дотор бүх комикнуудаа тавиад номын сан үсгээд тэгээд хагас бүтэнсээ өдрөлөө нэг 2 цагийн дотор сургуулийн хүүхдүүдийг оруулаад 10 цент төлөөд ордог. Тэгээд 10 центээ төлөөд орохдоо хүссэн комик уншиж болдог. Тим бизнес нөгөө ярьж хийгээд. Тэгсэн чинь тэр хүүхдүүд бүр шаваад яагаад гэвэл 10 центээр нэг л комик авч болдог байсан бол 10 центээр мөнгө төлж орчоод 3-4 комик унших боломжтой. Тийм учраас тэр 8 хүүхдүүдэд хүртэл ашигтай болохоор бүгдээрээ орж ирээд. Тэгээ нөгөө хоёр чинь бизнес нь өсөөд 7 хоногт $7 энэ хийдэг болоод. Тэгээд тэр хугацаанд бас Майки аавд үнэгүй ажиллаад тэгээд тэгсэн чинь Майки аав тэрийг нь бас бизнесийг нь олж мэдээд нөгөө хоёрыг чинь урамшуулаад за тэгээд нөгөө хоёрыг чинь дуудаж очиад за та хоёрт би дахиад нэг санал болгоё. Та хоёр үнэгүй ажиллана гэснээр ажилласан. Тийм болохоор дараагийн санал бид хоёрын цалингийн нэмий. Тэгвэл бид хоёрт үргэлжлүүлж заахаа болоод та хоёрын одоо карьер өгье гэх юм да та хоёрт. Тэгээд тэр цалинг нь би цагийн $1 өгье гэдэг. Өмнө 10 цент өгжсэн бол одоо $1 өгье. Тэгвэл тэр заахаа болъё гэдэг. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь нэг хам өдөр 9 настай зүрх нь бүр салгалаад амар их мөнгө олох юм байна. Бараг $1 авчих юм бол 3 цаг ажиллаад $3-оор битээр бүр тэр бейсболын зохиор мөхөр тэр бусд баян айлын хүүхдүүдийн хэрэгэлдэг юмыг бүгдийг авах юм байна гэл. Сургуультай хамгийн баян хүүхдүүд болох юм байна гэл. Тиймэрхүү зүйлүүд нь толгой дотор нь эргэлдэж байгаа л. Тэгтээ сүүлийн 5-6-7 хоног ингэж ажилласан, яасан тэгээд өшөө юм сурсан тэр зүйл нь татагдаад байсан болохоор тэрийг нь саналыг нь хүлээж авахгүй. Тэгсэн чинь Майки аав за тэгвэл та хоёрт би дахиад цалин гэж нэмээд цагийн $2 гэх. Тэгсэн чинь нөгөө чинь бүр сандраа. За яах вэ? Тэгэл өшөө илүү худалдаж авах юмнууд нь бодогдоол. Тэгсэн мөртлөө үгүй гэд. Тэгсэн чинь за тэгвэл цагийн $3 гэх. Тэгээ нөгөө чинь сүлдээ бүр баг тэр саналыг нь хүлээж авах гэж байгаа нэг л юм уу дотроос нь татагдаад байсан. Тэрнээсээ болоод үгүй гэд хэлсэн чинь за бүр тэгвэл $5 гэд гисэн чинь цагийн $5 3 цаг ажиллаад $15 авах юм байна. Бүр аав мааваасаа илүү өндөр цалинтай, том хүнээс илүү хамаагүй өндөр цалинтай болох юм байна гэд. Тэгээ бодогдоод тэгсэн чи гинт нэг тийм тайвшраад гисэн гэж. Роберт дараа нь бүр олон жилийн дараа эргээд бодоход ингэж санагдсан гэж. Тэр нэг тайвшрал нь болохоор өөрийнхөө үн цэнийг ойлгож эхэлсэн. Өөрөө хэрвээ одоо жишээ нь ухаалгаар өөртөө хөрөнгө оруулаад ингэж ажиллах юм бол ер нь бол тэр мөнгө гэдэг зүйл бол дараа нь бонус олж орж ирдэг тийм өөрийнхөө үн цэнийг өөрөө хэд гэж үнэлж байгаагаас л хамаардаг юм байна гэдэг нэг тийм. Тэгээ тэр өөрийнх нь үн цэн $5 цагийн $5 хэдий том хүнээс илүү өндөр цалинч гэсэн цагийн $5 үнэлэгдэхгүй гэдгийг ойлгоод бүр тэр нь хязгаар байхгүй гэдгийг нь ойлгоод тэгээ нэг тийм тайвширсан мэдрэмж төрөөд тэгээ нөгөө Майк тэр хоёр хоёлаа үгүй $5 авахгүй гэд тэгсэн чинь баяа. За та хоёр ер нь бол миний шалгууруудыг тэнцлээ. Тэгээд дараагийн шалгуурууд нэгээд дараагийн шалгууч явах одоо би таарч зааж өгье гэдэг. Тэгээд нөгөө хоёрыг чинь ингээд зааж өгдөг хугацаанд зөндөө олон юм зааж өгдөг. Тэр зааж өгдөг юмнуудын дараа нь би өшөө видеон дээр хэрвээ сонсомоор байвал яри. Өнөөдөр 40 минут ярьчлаа. Хамгийн гол нь 2 түүх ярина гэсэн. Тэгээд тэр 2 түүх нь бол энэ 2 түүх нь Роберт Кийосакигийн баян аав ядуу аавын
анх яаж баян аавтайгаа танилцсан бэ гэдэг түүх. Нөгөөх нь болохоор Вавилон хотын хамгийн баян хүний Аркади тухай түүх байла. Тэгээд одоо асуулт тэгэл илгээж болно. Тэгээд дараа нь үргэлжлсэн түүхийн ч юм уу дараа нь ярьцгаая. Тэгээд энэ видеог айгүйх олон хүмүүс захиалсан. Нөгөө нэг би ч нөгөө хэд хэдэн видеонууд хийдэж штэ, философийн хүн ухааны ч юм уу хэл сурах талаар видео, тэгээд бас бизнес, маркетинг гэх мэт видеонууд, тэгээд тарихаа яаж хөгжүүлэх, өөрийгөө яаж хөгжүүлэх гэх мэт видеонууд. Энэ видеонууд сүүлийн үед тэр бизнесийн талаарх, маркетинг талаарх ч юм уу тэр видеонуудыг их хийхэ болцсон байсан ч хүмүүс айгүйх бас асуусан. Тэгээд тийм учраас энэ видеог өшөө бас энэ төрлийн зүйлийг ингээд түүхийг ч юм уу сонсомоор байл цааш нь бас яри. Тэгээд асуултнууд тархиа яаж хуурах вэ? Хүний тархины ажиллагааны тухай судалвуу тухай яриач дүү. Тийм тархины талаар ер нь бол зөндөө олон видео хийсэн. Гэхдээ ерөнхийд нь бол хүний тархинд би нэг ийм юм айгүйх ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр хүний тархинд нэг блокнууд байдаг. Тэр блокнуудыг л нээх хэрэгтэй. Тэгхийн бол ер нь бол одоо түрүүний тэр мөнгөний тал дээр ч гэсэн нэг тийм одоо баян аавын хэлж байгаагаар бол ядуу аавын байнга хилдэг зүйлүүд нь өөртөө хилдэг зүйлүүд нь тэр блокийг үүсгдэг. Жишээ нь тэр нь болохоор дан ганц мөнгөч биш, хэл сурахтаа ч тэр юутэй ч тэр өөрийгөө хөгжүүлэхтэй ч тэр блокнуудыг л нээчих юм бол даланг нурааж байгаа юм шиг шууд урсаж орж ирэх боломжтой байдаг. Тэр блокных нэг жишээ нь болохоор ядуу аавынх нь Роберт Кийосакигийн өөрийнх нь аавынх нь хэлдэг жишээ нь болохоор түрүүний хэлсэн шиг би I can't afford it боёо би тэрийг худалдаж авч чадахгүй дийлэхгүй. Эсвэл би надаас мөнгө ургадаг гэж бодоо юу гэж хүүхдтэй айгу хэлдэг байсан гэж байна. Бид нар баян хүмүүс биш гэж айгу хэлдэг байсан гэж байна. Гэх мэт тиймэрхүү зүйлүүдийг хэлдэг нь маш их алдаа болдог. Яагаад гэвэл тэрийг тогтмол хэлээд ахлаар тархийн блокийг нь улам үүсгээд идэг гэж байна. Яагаад гэвэл гэхээр баян аав нь дараа нь баян аав нь болохоор одоо чинь I can't afford it боёо би энийг худалдаж авч дийлэхгүй гэж хизээч хэлдэггүй гэж байна. Оронд нь how can I afford it боёо яаж би энийг худалдаж авах вэ гэх юм уу? Яаж би энийг худалдаж авах хэмжээний санхүүг олж авах вэ гэх юм уу? Асуулт үргэлж тавьж идэг өөрөөсөө. Тэр гол ялгаа нь баян аав ядуу аав хоёрын гол ялгаа нь тийм байна. Баян аав боловсрол дургүй биш, харин ч бүр ядуу ааваас хэдэн 10 дахин илүү боловсрол дуртай. Яагаад гэвэл ядуу аав боловсролын талаар зөвхөн тэр академийн одоо системээр боловсролын системээр өгөгдсөн боловсролуудыг нь хийчээд тэрнээс илүү хизэж хийдэггүй. Өөрөөр хэлбэл санхүү гэдэг сэдв ядуу аавын толгойд орж ирэх болгонд шууд нөгөө нэг блок нь гарч ирээд цухтаагаад нуугдаад чихээ таглалаа гэдэг тийм одоо зантай гэсэн үг. Ядуу аав. Тэгсэн мөртлөө профессор PhD мундаг боловсралтай гэдэг мөртлөө баян аав нь харин яадаг вэ гэхээр тогтмол өөрийнхөө тархийг гашлгаж идэг. Тогтмол өөрийнхөө тархийг одоо зөв тал руу гашлгадаг гэх юм одоо гэх мэт байнга өөрөөсөө асуулт асууж идэг. Би энийг одоо хизээч би чадахгүй гэх юмд яавал би чадах вэ? Юу хийвэл би энд хүрэх вэ гэдэг юм. Тэр асуултуудыг байнга асууж идэг болохоор тархи нь байнга хөгжиж идэг. Ядуу аавын тархи болохоор сургуулийг төгсөөл ер нь бол цаашид хөгжихгүй гаццсан. Баян аавыг болохоор хэдий 8 дугаар ангийн боловсралтай ч гэсэн цаашаа жинхэнэ боловсрал нь байнга хөгжүүлсээр хагаад хэд давцсан байдаг. Тийм учраас яг боловсролын хувьд бол баян аав нь ядуу ааваас хэд дахин илүү боловсралтай гэсэн үг. Яг л чинь санхүүгийн талаар ч юм уу тэр баян аавтай ярихад маш их боловсралтай байдаг. Тийм учраас баян аав тэр зүйлийг өгдөг. Тэгж би чадахгүй ч гэдэг юм гэх мэт тэр блокуудыг үүсгэхийн оронд асуулт асуух юм бол тэр блокийг онгойлгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл мэдээж тархинд чинь тухгүй байна. Тэр асуултанд хариулахын тулд тархиа маш сайн ажилуулах шаардлагатай болно. Гэхдээ тэр тархи чинь таны тархи чинь хамгийн таны чухал ресурс буюу таны хамгийн чухал нөөц чинь таны өөр чинь тархи. Тийм учраас би нэг өмнө бас нэг видеон дээр хэлчихсэн шүү дээ. Газрын тос гэдэг зүйл саяхан 200 жилийн өмнөхийг хүртэлх юм а тийм. Тэрнээс өмнө хэдэн мянган жилийн туршид
Зүгээр л нэг харж анхуу байсан. Тэрнийг нэг хүн тархиа ашиглаж одоо тэр ресурсыг нөөцийг зөв ашиглаж сурснараа одоо дэлхийд байгаа хамгийн том индастри, хамгийн их мөнгө олдог индастри болсон гэх мэт. Эсвэл нарны туяа өдөр болгон бид нар лүү гээж байдаг. Гэтэл тэрнийг бас хэдэн мянган жилийн туршид яг тогны энерги болгож хинч ашиглахгүй ажил solar panel гэдэг юм зохиосноос болоод бид нар нарны энергийг ашиглаж болдог гэх мэт. Өөрөөр хэлбэл хамар доорчин байнга тэр opportunity боломж тэр зүйлүүд байж байдаг. Гэтэл тэрийг харахын тулд бид нар тэр нүдэн анцсан байгаа тэр ядуу аав шиг гэдэг байдлаасаа гараад өөрөөр хэлбэл одоо тэр блок хийдэг үгнүүдийн оронд асуултуудыг асууж явах хэрэгтэй гэж байгаа өөрөөсөө. Тэгээ тийм учраас маш ер нь бол маш чухал зүйл нь тэр. Тэгээд тэр нь хэл сурахтаа ч гэсэн жишээ нь маш холбоотой. Одоо жишээ нь би хэл сурч чадахгүй ч юм уу, би авьяас гэж юм. Тэр үгийг хэлэх болгондоо блок үүсгэж идэг. Тэрний оронд би яавал авьяастай болж болох юм ч гэдэг. Би яавал энэ хэлийг яг хурдан сурах уу? Би яг яавал эсвэл яавал гэхээсээ илүү бас what if гэж асуултнуудыг айгүйх асуух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэгвэл яах вэ? Би энийг эсрэгээр нь хийвэл яах вэ? Эсвэл хүн болгоныг ингэж хийж байгаагаас нь би арай эсрэгээр хийвэл яах вэ гэдэг юм. Тиймэрхүү асуултуудыг ер нь асууж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд энэ хүрээд энэ видеого өндөрлөе. Тэгээд дараагийн удаа энэ талаар эсвэл үргэлжлүүлээ эсвэл бас өөр сэдвүүдийн талаар ярив. Тэгээд дараа уулзлаа баяр та. Үзсэнд баярлалаа.